Цагаан алт үндэсний хөдөлгөөн бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын урт үзэс хорны хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судаллаа. Ноолуурын зах зээлийн 50%-ийг Хятад дангаараа эзэлж байгаа бол Монгол улс одоо ноолуурын нөөц боломжоор 40%-ийг эзэлж байна. Тийм учраас яаж энэ 40%-аа бүрэн хүчин чадлаар нь ажилуулж, бүрэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашигтай шат амжилт болгон дээр орлогоо яаж зөв одоо бий болох вэ гэдэг нь л одоо бидний хамгийн том асуудал байна. Тэгээд энэ дундаа өртгийг баг болох борлуулалтын цонхыг нээж их асуудал хамгийн чухал юм байна. Арьс шир боловсруулах салбарт аж үйлдвэрийн парк байгуулахад нөлөөлөх, хамтран ажиллах санамж бичгийг зурлаа. Турк улсын Грете парк Монголын арьс шир боловсруулах парктай хамтран ажиллана. Цагаан алт үндэсний хөдөлгөөний салбарын оролцогчид Чех улсын Ново Мусолино давны үйлдвэртэй танилцаж туршлага судаллаа. Монгол улс Дэлхийн банк хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, мал аж ахуйн эзэн төслийн 2 дугаар үе шатыг эхлүүлэх асуудлыг онцлон ярилцлаа. Queen's онлайн худалдааны компани бүтээгдэхүүний мерчендайзинг болон нийлүүлэлтийн сүлжээ хариуцсан ажилтан Matt Liebert-тэй уулзаж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Тэгээ ер нь бол бид олон улстай яг ажлын салбараар өрсөлдөж байгаа энэ үед сайн туршлагуудыг суралцаж хэрхэн өртгөө буруулах вэ, хэрхэн зохион байгуулалтанд орох вэ, хэрхэн одоо паркийн хөгжил рүү хурдан урагшлах уу гэдэг л одоо хамгийн чухал болчиход байна. Монголын ноос ноолуурын салбар олон улсын ногоон нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэн доктортой үйлдвэрлэлийн шинэ үе шатыг эхлүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Цагаан алт хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих платформ төслийн удирдах хорооны хурал боллоо. Энэхүү хамтын ажиллагааны платформ нь төр засгийн газрын байгууллагууд, малчтын хоршоо, хувийн хөвшил, олон улсын хамтрагч байгууллагууд зэрэг олон улсын олон хамтрагч талуудтай хамтран ажиллах байдлаар энэхүү санаачлагыг дэмжиж ажиллана. Тэр дундаа бодлогын уялдаа холбоог сайжруулах, түүхийн эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, доктортой санхүүжил, техникийн чадах, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг олон салбаруудад анхаарч ажиллана. Олон улсын дасан зохицох сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн смарт малчин төслийн талаар санал солилцлоо. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд элчин сайдын яамд олон улсын байгууллагуудтай нэгт хамтрана. Гадаад харилцааны яамны гадаад худалдаа эзэн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Үлзий сайхан болон Монгол улсад гадаад худалдааг хөгжүүлэх төслийн багийн ахлагч Стефан Мосер нартай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Турк улсын шинжлэх ухаан технологийн судалгааны зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ. Нэгдсэн үндэсний байгууллагад 20 гаруй жил уур амьсгал, байгаль орчин хөгжлийн чиглэлээр ажилласан ахлах зөвлөх Алекс Хейкенсийг хүлээн авч уулзлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн цагаан алт хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, олон улсын түнш төсөл хэрэгжүүлэгчид зөвлөх уулзалт зохион байгууллаа. За энэ цагаан алт гэдэг хөдөлгөөнийг ерөнхийлөгч санаачлаад олон зүйлийн одоо дэмжлэг үзүүлж байгаа. Энийх нь нэг нь одоо хөнгөлөлттэй жил. Болгоод 2 сарын хугацаанд 300 гаруй төгрөгийн төгрөгийг 40 орчим аж ахуйн нэгж авсан байна. Доктортой ноос ноолуурын нислэг төлөөлөлттэй хөрс удаа аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Австри улсын 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлттэй уулзлаа. Хоёр улсын худалдааны эргэлт 7200. Sie heute gemeinsam hier bei uns sind. Чим хөдөлгөх зэрэг олон салбартай. Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Башак Генч Yüksel болон худалдааны зөвлөх Кадир Жирян нартай уулзлаа. Итали улсаас Монгол улсын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлтоор анх удаа зохион байгуулагдах хонь нослогчдын улсын авраг шалгаруулах Алтан хаач 2025 тэмцээнд хамтран ажиллаж туршлагаасаа хуваалцахаар тохиролцлоо. Монгол Туркменстаны бизнес форумд Монгол улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх даваа талаа оролцож цагаан алт үндэсний хөдөлгөөний талаар ихтгэл танилцуулав.
Монгол Туркменстаны бизнес форумтай зэрэгцэн Туркмен хевсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Хенес Такажиг хүлээн авч уулзсан хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Ажлын эдийн засгийн төлөвчдийг бий болгохын тулд зайлшгүй хөдөө аж ахуйн салбарт боловсруулах үйлдвэртэй бид томоохон өөрчлөлт хийж энэ асуудлыг шийдэх юм а гэж